За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ та бүдийн танил Сүм хорыг уулзуулж байна. За тэгээд Сүм хор одоо энэ удаа баг миний мэдхээр баг анх удаа шүүгчээр сууж байгаа юм шүү. Үгүй би урд жидэрхэн суусан. Ондоо газар суучгаа ирсэн. Тэгвэл энэ жилийн хувьд бол баг ер нь одоо шүүгчээр яваад байдаг болсон юм байна тийм ээ. Харин тийм. Яасны мэдхгүй. Яваад байдаг болж нас нь үргэлж. Энэ жилийн хувьд одоо энэ уралдаан ер нь ямар шүү маягтай ер нь онцлог нь юу вэ энэ талаараа? Онцлог нь гэж миний ойлгосноор бол мэрэгжлийн бус мэрэгжлийн дугуйл ингэж хуваагаагүй. Тэгээд стил жанр хуваагаагүй. Хязгаарлаагүй. Тэгээд оюутад л бол оролцож болохоор тийм уралдаан хийсэн юм байна. Тэгээд бүх орны хвчээтэй хийсэн. Тэгээд гिचнээ хүмүүс оролцоо ер нь. За яг одоо бидний энд ирээд уралдахад 20 дүү байсан. За тэрнээс нь өмнө бол бас шигшиж авсан. Одоо бас бичлэгээр шигсэн байх. За тэгвэл одоо ер нь энэ залуучуудын дуучлууд одоо мэдээж бүгдээрээ л чиний фэнүүд тийм. Тэгэхээр энэ хүмүүс одоо яг одоо чиний хэмжээнд чиний хувьд ер нь ямар ч санагдаж байна. Ер нь бол мэрэгжлийн гэдэг нь бол ялгаагдж байна. Тэгээд бас онцгой одоо онцгой нэг хоёр нь бол одоо яг авьяас нь бол мундаг авьяастай. Тэгээд хоолой нөхцөл бүх юм нь одоо ингээд бүрдсэн хүмүүс бас байна. Тийм дүүнэр байна. Тэгээд өнөөдөр бас нөгөө одоо яг ингэж AB гэж явж байгаа шүү дээ. Одоо яг ховь өгж явж байгаа учраас AB гэдэг нэгийн сонгаад ингээд явангот. Бид одоо 3 хянагчд бол жоохон хэцүү байсан. Заримдаа бүр за бараг гайгүй дээ. Хоёлаа бол гайгүй дуулж байгаа тийм хоёр одоо оюутан таарцсан тийм байдал тохиолдсон байсан. Одоо хагас шийдвэр тэмцээнээс маш харамсалтай гэж дахин одоо хэдүүл дурсаад яриад байгаа бас 2 3 хүүхэн байна. Тийм. Ер нь уралдаан тэмцээн гэдэг чи одоо яг ч аргагүй бас тийм харамсал гэдэг юмыг бас бүтээдэг. Одоо тэгвэл ховын зүгээс одоо ер нь урлагийн одоо энэ хийж бүтээж байгаа зүйлүүд ер нь энэ жилийн үед яг юу хийгээд байна? Одоо баг өөрөө одоо дууныхаа үг мөгийг бичдэг гэд бас нэлээд хүмүүс нь мэддэг байх. Тэгээд тэрийг илүү сайжруулахын тулд өөрөө жоохон ном зохиол уншаад ч юм уу тэрүүгээр өөрийгөө жоохон цэнэглийгээд нэг хэсэг хэдэн сар баг одоо сүлжээ холбооноос жоохон зайтай байсан. Тэгээд дээрэс нь баг ан тамтлагийн ганцтай чинийг орчуулснаас дараа баг нэлээд олон дууны орчуулгын тийм ажлыг тоссон. Тэгээд дууны орчуулга хийж гин. Тэгээд бас захиалгын дуунууд бичиж гин. Тэгэл байж энэ. За одоо эн чинь юу вэ? Эн чинь одоо хормоо хийгээд бас чимээгүй хормоо хийцэн. Тэгээд чимээгүй ингээд одоо гоё гэр бүлтэй болцсон. Ер нь яагаад ингээд нууцлаад байт юм бол? Нэг нууцлаагүй одоо ойрхон хүмүүс нь бүгдээрээ мэдчих ёстой хүмүүс нь бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд дээрэс нь миний фэн гэдэг одоо жишээ нь миний дүүнэр бол миний дууг л сонсгоос биш учиргүй илүү дутуу юмыг нэг хэмээр юмд үтгэхгүй штэ. Тэгээд хувийн амьдрал бол хувийн амьдрал, ажил бол ажил. Тэгээд тийм нийтэд дэлгэх ёстой юм бол дэлгэн. Тэгээд одоо өөрийнхөө л дуршлаар болж байна да. Тий. Мэдээж одоо хүний хувийн амьдрал гэдэг зүйл бол нэг заавал хүн болгонд яригадаад байх одоо хүний дунд тавиад байх нэг тийм асуудал бол биш тийм ээ. Тэгээ ер нь одоо би ч гэсэн бас өөрөө адилхан ингээд нэг гэр бүл ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар одоо ингээд нэг олон түгээгээд байх тийм нэг тийм шаардлагатай зүйл бол биш тийм ээ. Гэхдээ би одоо чамаас уг нь бас ярилцлага авч гаад нэг юмыг асуудаг байсан. Тэгээ сүүлд нь би асууханд байцсан. Тэр нь юу гэхээр за одоо ирээдүйд маргааш юм уу тийм ээ. Одоо ирэх жилд ч юм уу ирэх онд за яг ямар хүсэл мөрөөдөлтэй байна гэдгийг чи бол бас хэлдэггүй тийм нэг сонирхолтой тий. Тэгж байгаа л амар том ширүүн юмуд хийгээл байдаг тийм ээ. Тийм баг Монгол хүний өөрийнх нь нөгөө бодлооцсон болоод гэдэг ч юм уу. Билэг тантаа ёо. Үгүй одоо ярьсан юмыг арим яриад тахаар бүтгэн байждаг гэдээ яриад байдаг штэ. Тэгэхээр би тэрэнд амар итгэдэг болохоор учиргүй амар яриад байдаггүй юм аа ингээд хүмүүс бас би ингэ чинь тэг чинь гэж ярих дурггүй. Тийм хов талаасаа тийм л зантай. Одоо би хавьяасаа бас тэр хүсэл мөрөөдлийг асуухгүй. Тэгтээ чиний тэр бодож байгаа хийх гэж байгаа зүйл ирээдүйд дараа жил ч юм уу хүзээ ахаад одоо ингээд үзэгчд сонсогчдыг одоо ингээд зүгээр ингээд нэг баярлуулдаг биш. Тэднийг бүр баг ингээд хаг болгодог тийм дуунууд бол одоо хэдэн жил дараалан гарч байна. Тэгэхээр одоо бас яг ч аргагүй бас хөдөлмөр бол зөндөө л орж байгаа тий. Одоо ганц миний хөдөлмөр биш. Миний одоо гэр бүлийн талаас ч гэсэн илүү дэмжин. Тэгээд миний продюсер байна. Тэгээд анханасаа л ингээд
дуудуулж эхэлсэн цагаас аваад ч юм уу сайн багш нар таарад байсан. Тэгээд дээрэс нь амьдралын замд маань учирсан одоо хүмүүсийн бараг 199 бүргэд сайн уншдаг. Ганц хоёр нэг хаяа нэг өвөө хүмүүс таарлахаас биш. Надад тийм муу хүн таарлаад байдгүй. Тийм болохоор тэдний одоо бас хөдөлмөр байна. Тэдний дэмжлэг бас нэлээд одоо дутаж одоо тэдний дэмжлэгийг ярихгүй байх аргагүй. Тэгээд одоо бол нөгөө дүүнэр хүүхдүүд фэнүүд их олон байдаг болохоор тэднэр лугаа илүү бас зориулж идэх ч юм уу тэднэрт хэрэгтэй гэдэг юм одоо жишээл тэднэрт хэрэгтэй мэдэх ёстой юм ин одоо өөр нэг аргаар мэдүүлдэг тиймэрхүү юм дээр ажиллах тийм хүсэлтэй байгаа. Энийг бол одоо ярьж байна. Тэгээд уг нь одоо чи яг өөрөө бол зөв үзэмчин нутгийн уугуул баруун үзэмчин нутгийн бэр хүн. За тэгээд хизээ үлээ нэг ингээд нэг олон хэлээр олон айлгаар ингээд яриад одоо хүмүүсийг өөмлөөдөөсөн тэр чи одоо ер нь баг 4 жилийн өмнө 20 оны 5 сарын 4-нд баха. Тэгээд би тэр яг тэр үед нь ингээд бичлэг авсан нэг хүнтэй амар атаархдаг байсан. Энэ бичлэгийг би авсан байсан бол яах вэ? Тэгээд өнөөдөр энэ бүхнийг надад нөхөөд энэ хэдүүлийг бүгдийг ингээд надад гоё яриад өгч. За одоо хамгийн өвөр Монголынхаа зүүн талаас нь явнаа. За хөлөн бороор. За яг буруудаар сайн ярихгүй би баргаар л ярьчээ. Биш нэ баргаар одоо яриагүй их удаж ин тэгээд 4 сарын хэдэнд үлээ баргад шөнө барга хушин баргад очиж одоо дууны тоглолтод оролцоод олон улдуудын уулзаад барга хүмүүстэйгээ уулзаад их сайхан их хайхан байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр манай энэ бүх орны оюутдын уралдаанд баргын одоо хөлөн борийн оролцогч бол байгаагүй. Тэрний харамсалтай санагдаа. За тэгээд наашлаад жирэм аялга. Өнөө даны уралдаанд гэлэний энэ Түнглэн хотын хорчин жүнгэрэн хэд тушунаас бол хүн оролцож ижээ. Өргөдмөлний одоо энэ оролцсон хүн гэлэн өөрийн нутгийн дуугид болсонгүй хорчин ардын дуугид болсонгүй энэ жохолын дуугид болж гисэн үгүй. За одоо өвчл их сэн авчээ. За одоо үзэмчэндээ орж ирлээ. Одоо би чинь баруун үзэмтэнд ирсэн одоо цагаан дууны нутаг гэж хэлдэг ч та баруун үзэмтний чинь. Одоо чигээд баруун үзэмтний энэ намжсгаас сайхан уралдаан жоохон байгуулж ийн бас арвин одоо үзэмтний дүүнер маань оролцож ийн үжээд их баяртай байж наа их баялж байна. За авгаар авгын удам нутгийг дуулаад энэ тэмцээнд юусэн шүү дээ. Төрүүлсэн нэг залуу өндөр залуу хар адууны нутгаас ирээд нэг залуу төрүүлээд л явлаа. Тэгээд их баяртай байна манай авга нутгийн. За одоо дахиад жоохон барууншлаад одоо чиний хамгийн сайн ярьж орсон. Өө захар байна шүү. Тийм захараар чи өмнөх өнөө захрын нэг залуу орсон. Гэхдээ л дээ энэ уралдаан чи өнөө нэг мөрөгдлийн гэж хуваагаа байгаа шүү дээ. Мөрөгдлийн босын ял орж ийнэ. Тэнгүүдээ маань тэр шулуу хөсөрсөн залуу болохоор нь бол мөрөгдлийн биш үү. Шал ондоо мөрөгжил баг нэг нягтлан бодох чинь тийм мөрөгжилтэй байжсэн. Тэнгүүдээ дуулах нь аваад зүгээр дуулж исэн. Гэнэ өвтөл авчихсан. Өмөхай гэж. Өмөхай өстэй. Гихсэн гоё өмөхай өвтөл дуулж исэн дээ. За одоо өөрийнхөө нутаг ордсон. Одоо энэ яг энэ уралдаан дээр ярихад ч тоо. Манай үүшнэ нэг жан хүүхэн ирсэн юм байна. Чигсэн тэр хүүхэнгээ үжимчин ардын дуудуулжээ. Ёо үжимчин уртын дуу яа жигти жухан сайхан дуулжээ. Тэг би маа үжээ ман одоо нутгийн нэг жан дүүдээ ирсэн инкула дуулжээ. Яг болгон бай ингээ бодорж ирсэн мөлий. Манай хүн ингээд юу гэдэм бэлээ шаваа татсан мөлий хинтээ таарсан мэднэ үү? Мөн тэр авгын тэр жалуутай таарсан. Тэр төрүүлсэн жалуутай таарсан. Чигэж одоо яах маа хүнтэй таарсан маа? Одоо дуулна шүү дээ. Дуулсан мөлий манай хүн тэр жорогийн жороо гэдэг дуу байдаг лээ. Үжимчнэ. Тэр хүн дуулсан мөлий жаан тэр шургуулж мургуулдаг юм тийм юм дутагдсан байна. Одоо баг нэг амис хаан яас юм лээ одоо мэдэхгүй. За. Шинжангаар. Шинжангаар ярьж чадаа сураагүй байна. Таны хажууд яар. Хөгнөрөөр ярьж чадчихгүй. За тэгээ маш их баярлалаа. Тэгээд ер нь одоо юу гэдэг миний хувьд бол баг зунжанга сүмх барын араас хөөцөлдөөд ер нь одоо ингээд нэг үзэгч олонтойгоос сүмх барыг нэг ингээд уулзуулаад орчин бас бит хоёр ингээд ярилцлага хийгээгүй. Харин тэгээ өнөөдөр залаад олддгоо бурхан зам дээр гэлтчихэд гэдэг шиг баруун үзэмчний тал дээрээс сүмх барыг олж аваад бас үзэгч олондоо бас
нэвтрүүлгийг бэлдэж хүргэж байгаа маа. За тэгээд одоо ирээдүйн хүсэл мөрөөдөл биш өнөө маргааш бас ямар ажил? Өнөө маргааш юу? За одоо сая өдөөс хойш энэ тэмцээний дуусгачлаа. Орой халиагчийн тоглолтод орно. Маргааш давшилтын уран бүтээлийн тоглолт болгож байгаа. Одоо Өр Монголын одоо баруун үзэмжийн нутагтаа дөрөв дуун гэдэг дуугаараа одоо олон жил одоо ард түмнийхөө хайр үнэтгэлийг татсан дуучин давшилтын маань уран 40 жилийн 30 жилийн тоглолт болгож जैन. Тэгээд маргааш тэр тэмцээнд тэр тоглолтод ороод нөгөөдөр Байран баруун хушууны фестивалд оролцоод тэгээд төө нөгөөдөр нь дөрөвд хушууны гэгээн талд бас фестивалд оролцоод тэгээд залгаад ярихгүй зөндөө юм байна гэж юу. За тэгвэл ямар ч байсан энэ жилийн хувьд бол одоо бас л их ажилтай байгаа юм байна. Шууд морин нуруунд дээрээс л ингээд цэцэг шүрэл явж байна. Зарим үедээ бараг хаа очсноо өрөөч мэдгүй те. Мэдж байгаа. Тэр юу бол мэддэг байгаа. За тэгээд сүмх ордоо бас үзэгч олонныхаа өмнөөс урлагийн амжилт хүсье. Тэгээд үзэгч олныг илүү баясгасан Женифенүүд бол одоо зөвхөн Өвөр Монголд биш, Ар Монголд бас зөндөө байна. Тэгээд одоо гадаад дотоодын бараг бүгд монголчууд сүмх барын чиний хэлдэг дараа өртөө, миний ярьдаг дараа өртөө гэдэг тийм ээ. Тэгээд одоо энэ олон дуугууд бол одоо ингээ хүмүүст хүрдэгээ. Тэгээд урлагийн өндөр амжилтыг хүсье. Баярлаа. За баярлаа. Та бүхний дараа өртөөнд бас амжилт хүсье.